Орой мэнд үзэгчдээ энэ бол 2 дугаар сууг цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Монгол Улсын Баатар Батбол хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд. За үл дарга таны тухай хэсэгхэн танилцуулга явуулсны дараа хоёулаа ярилцлага эхлэе. За таны өнөөдрийн хийсэн мэдэгдэл ер нь улс даяар нэлээд зочроо өгөх шиг боллоо. Тэгээд засгийн газар Монгол Ардын хувьсгал намтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг та бол одоо нэлээд шүүмжилдэг. Тэгэхээр энэ бол та Улаанбаатар хотын дарга Батүл гэдэг хүнээр үү эсвэл нийслэлийн арчилсан намын дарга гэдэг үүднээс юм мэдэгдэл хийв үү? Тэгээд засгийн газар Монгол Ардын хувьсгал намтай гэрээ хийсэн биш. Алтайг намын даргын хувьд Монгол Ардын хувьсгал намтай гэрээ хийсэн. Энэ гэрээ одоо миний урд байж байна л да. Өөрөлдөл арчилсан нам Монгол Ардын хувьсгал намын хамтын ажиллагааны гэрээ гэж. Тэгсэн гэрээг үтсэн. Тий. Би ягаад энийг тодруулж хэлээд байгаа юм гэхээр зэрэг яг өөр их шиг чинь зарим нэг хүмүүс ингээ ерөнхий сайдын суудсан Монгол Ардын хувьсгал намтай гэрээ хийж яах гэж ойлгоод ялангуяа олон түмэнд авилгалын загалмаас эцэг гэд нэрлэгдээд авилгалын хэрэгээр шүүхэн гэм буруутай тогтоогдоод ингээд явж байгаа хүнтэй засгийн газрын ерөнхий сайд гэрээ хийж яах гэж ойлгож байгаа ийм асар том эндүү ташаа ойлголт явчих гэдэг байхгүй. Монгол улсын ерөнхий сайд учраас тэгж харахаас өөр аргагүй л байгаад байна л да. Тийм чи одоо бараг л ямар ч хүнээсгүй энэ ер нь инквест тэгвэл одоо гэм буруутай юм уу биш юм уу тийм ээ? Чи Монгол улсын төрийн өндөрлөгийн нэгэн суугаад гэрээ хийгээд сууж штэ. Тэгэхээр чи одоо энэ хүнтэйгээд одоо ер нь гэм буруутай гэж ийм хүнийг одоо үзэх юм уу юу гэдэг хүртэл одоо асуудал тавигдах хэрэгтэй. Яг үүндээ цаахнараа бол инкверийг цагаатгсан үйл ажиллагаа эхэлж байгаа юм уу л гэж харагдахаар. Ийм би тийм учраас зориуд тодруулж хэлээд байгаа юм. Засгийн газрын тэргүүн Монгол Ардын хувьсгал намтай гэрээ хийгээгүй шүү. Энэ бол манай намын дарга Монгол Ардын хувьсгал намын даргатай гэрээ хийсэн. Ийм явдал болсон шүү гэж зориуд тодруулсан. Монгол Ардын намын үгүй арчилсан намын дарга намаа төлөөлөх бүрэн эрхтэй эзтэй. Намаа төлөөлөх бүрэн эрхтэй. Намаа төлөөлөх бүрэн эрх гэдэг нь бас дүрмээр тодорхой юуг төлөөлөхий, юуг төлөөлөхгүй вэ гэж заасан байдгийг. За. Жишээлбэл бусад намтай хамтарч ажиллах гэрээ байгуулах хэрэг бол зөвхөн намын үндэсний зөвлөлтөд хороонд байдгийг. Дүрмээр. За. Одоо энэ миний урд одоо манай намын дүрм байж байна. Дүрмийн эмхтгэл байж байна л. Энэ дүрмийн одоо 6-гийн 4-ийн 9-ийн 5 гэдэг энэ байж байгаа. Энэ дээр юу гэж яах вэ гэхээр арчилсан намаас бусад улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг батална гэд бүр иргэн гэж байгаа юм. Батална гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Тэр гэрээний агуулгыг мэднэ гэсэн үг. Хэлцэн гэсэн үг. Хэлцээ тэр агуулганд дэмжих үг юу гэдгээ шийтнэ гэсэн үг. Дэмжүүл заачаа яваад гарын хэсэг зураад иргэн тийм ээ. Гарын хэсэг зураад ирснийхэн дараа тогтоол гаргаж баталдаг. Ердөө батална гэдэг бол ийм өөр процесс явдаг байхгүй юу? Гэтэл бол энийг бол ерөөсөө тэгүүлээгүй. Тэр юу намын үндэсний зөвлөлт хорооны амралтын өдөр хийсэн. Амралтын өдөр үндэсний зөвлөлт хорооны гишүүд байдгаа. Үннийг хэлэхэд ерөөсөө энийг мэдсэн байгаагүй. Одоо бүр тэр очоод ардан зогсож ирсэн сайд нар ч гэсэн зүгээр л хордоод али энэ өрөөрөө ороо гэж орцсон гэж байгаа. Тэд нар бас мэдээгүй юм. Тэгээд тэд нар ч яг юун дээр зураад байгааг нь мэдээгүй. Үндэ. Яг одоо ийм залхаа явдалд бол одоо их л мэрэгшээд байна л да. Ийм тэгээд би ч гэсэн нэрэ зургийг харж мдэггүйхэд би тэр хүмүүсийг мдэггүй орцсон гэдгийг бол би үнэмшээд байгаа юм. Яг бол их тийм бантцсан царайтай байгаа тийм учрыг сайн ойлгоогүй байталтай юм. Хачин ингээд одоо Эрдэнэ бол бүр урвайцсан зогсож байсан. Тийм яг юу руу яваа орцноос ойлгоогүй байтал бүгдийнхэн царайн дээр байсан. Эрдэнэ сайд ч одоо намрын их баяртай хичнээн сонгуул дээр үзв. Хичнээн юмын тухай яриу. Тэгчээд ард нь очиод фон болоо зогссон байгаа. Харин тэр чинь тэгэл цочрдгүй яах юм бэ? Хүмүүс ч бас их ой ухаан багтаа биш шүү дээ.
Тийш. Бас ч хүмүүсийг тэгж нэг их санах юмаа бол хүмүүс маш сайн санана шүү дээ. Жишээ нь бол үнэхээр одоо үнэхээр л өөрийн шоронд хийсэн тухай эсвэргүүцэл байсан. Тэгсэн. Маш том ярилцлага өгч л байсан тийм ээ. Тэгсэн. Хэлмэгдүүлэх гэж байгаа тухай ярьж л байсан. Үнэхээр өөрийнх нь сонгуулийн тойрогт өрсөлдөлтөө л унсандаа одоо хариу авж байгаа зүйл хийжсэн тухай хэлж л байсан. Тэгэхээр би бол үнэхээр жишээ нь Эрдэнэ бол одоо ингээ орцсон гэдгийг бол би бол итгэж байгаа юм. Үнэхээр одоо Алтан үеигт битгий итгэрэй гэдэг юм хэлцүүг болчихлоо шүү дээ. Тийм ээ чинь одоо юу гэдэг юм. Алтан үеигт бүү итгэ гэдэг хэлцүүг гараад байна шүү дээ чинь. Өчигдөр би нөгөө цензургүй ярианы зочин урих гэж байгаа бодож исэн юм л да. За арчсан ном бол яг ингээ бүгдээрээ яриад энэ шийдвэрийг гаргачихжээ. Одоо энийг хэн эсэргүүцэх вэ гэж одоо би тэгтээ таныг бодож исэн. Тэгээ би тэнийг харин ингээ гараад ирнэ гэж огт тооцоо. Яг бол бүгд хоорондоо яриад хуйлтцсан байна л гэж бодсон. Үгүй үнэхээр одоо яг ч үнэ хэлэхэд бол жишээ нь өмнө нь одоо Алтан үеийг ерөнхий сайдаас ногцруулж гэдэг юм уу, намын дараагаас нь өөрчлөж гэдэг юм уу, ийм яриаг бол би их эсэргүүцдэг байсан. Магадгүй тэгэж чи бодсон баг тийм ээ, бас намайг одоо тийм л байдалтай байгаа байх гэж. Тэгээ би үнэхээр одоо Алтан үеийг ерөнхий сайдыг огцруулах тухайн асуудал их хурл дээр яригдахад бол би их хурлын гишүүд рүү өөрөө уцтаад болохгүй. Одоо өнгөрсөн 96-аас 2000 оноос яасан сургамж авдаг. 4 засгийн газар солисон. 4 засгийн газар солисон. Одоо бид нар чинь л үзэхээр нэг болоо үсттэй юм чинь. Үгүй энэ засгийн газрын докторгүй байдал хинт хэрэгтэй юм бэ? Гэдэл ингээл одоо гişүүд яриад ятчихсан. Сая бол одоо би өөрөө тэмцэх ёстойгоо бүр гүн гүнзгий мэдэрсэн. Энэ гэрээнд гарын үсэг зурснаас Энэ гэрээнд гарын үсэг зураад би яг үндэ гэрээнд гарын үсэг зур би нөгөө Сеулийн онгоцны бодлоос дөнгөж бууж ирж байхгүй юу? Би Сеул явсан Солонгосын Гуанчжоу хотод очиж 2033 онд Монголд одоо оюутны спорт олимпич нэрлэгдэх универсиадыг хийхээр санам жижигэнд гарын үсэг зураад ирсэн. Өвлийн олимпийн гэдэг. Тэгчээд би онгоцоор бууж ирэл миний хамгийн түрүүн харсан мэдээ тэр би үндэ зүгээр л яг үндэ шоконд орцсон би. Зүгээр л цочирдсон. Зүгээр л ухаан мэдээгээ ч олохоо байсан би. Одоо ер нь би чи яг үннийг хэлэхэд энэ намыг чинь анх үүсгэн 24-лээ бид нар үүсгэн байгуулж байсан тийм ээ. Энэ намыг өдий зүрэгт хүрэх гэж ямар их юм туулва. Ямар их юмыг одоо үтсэн бид тэрийг сайн мэднэ тийм ээ. Тэгээд тэрийг зүгээр л инкварт өргөл барьцуулгаад өгж байгааг хараад би тэгэл ерөөсөө зүгээр л үнэндээ паникт орсон. Зүгээр шоконд орсон. Энэ конопны 8 мөн үү? Өөрийг огцруулах асуудлыг өргөн барихтай зэрэг хідэн коноп худалдаж авахын төлөө ийм ажил хийж гинэ үү? Хүн магадгүй одоо эрх мэдэл албан тушаал шунан дурлаж болно. Гэр хэмжээ хязгааргүй шунан дурлалаа гэлээ гэхэд тийм ээ. Цаана өөрөөр нь тоглоулдаг өчнөө мянган хүн байх бас байгаад байхгүй гэдгийг ятгахтаа ойлгочих хэрүүл ухаантай байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Зүгээр энэ бол шүү дээ. Зүгээр нэрэл энэ чараа галзуурчаагүй үстэй гэж одоо шинэ намын гişүүд асууж явах юм тэр нь үнэхээр нэрэл тэгж асуумаар. Өстой зүгээр 90 сар бол ухааны хэмжээ хязгаарыг давлаа шүү дээ. Өөрийгөө авч үлдэхийн тулд нэг 7 сайтаа ихлэ золигт гаргасан. Тэглээ. Бүчийн өөрчлөлт гэж барьж гүйж орж ирээд Сайн ажиллаж гин гэд бүгдийн солилоо. Гэхдээ тэр мянган материал нөлөөм сунгаад яах юм бэ чи өөрийгөө л авч гарахын тулд танхимынхаа гишүүний 7 золигт гаргаа үсттэй. Тэгсэн. Тэгээ одоо өөрийгөө аварч гаргахын тулд арчсан намыг золиослж штэ. Би одоо хүний нүрэлөө яаж харахаж мэдэхгүй. Захын хүн л асууж дээ чи юу болж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? Тэгээ хамтарч тэр заалтан дотор их гой гой заалтууд биш дээ. Гэхдээ энэ заалт нь бол одоо би бүр тэр манай намд ямар аюул очирсныг би зүгээр одоо хоёулаа би жишээ чамд уншиж үзье л да. Уншиж өгье зүгээр энийг одоо бүр энэ заалтан дээр одоо би ингээд тэмдэглэсэн байгаа юм. Би хэвлийн бахарл дээр ч харуулсан. Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд гэж байгаа. Нэг эвсэл болчих магадгүй байна л да. За бүр оролцоогүй тохиолдол гэдэг нэлээд тийм шантажийн заалт байгаа биз. Улсын хурлын сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд
нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтлана. Энэ яг үнэндээ сонгуулийн эвслийн гэрэл байхгүй. Тий. Эвслийн тохирол байхгүй. Одоо би арчилсан намын гишүүн бол миний нэр дэвшиж байгаа тойрогт хувьсгал намын гишүүн дэвшихгүй. Дэвшихгүй. Тэгээд тэрээс нөгөө тойрогт хувьсгал намын тойрогт нэр дэвшүүлвэл бид нар тэрийг дэмжиж ажиллана. Тий. Та бүр дэмжиж ажиллана. Тий. Одоо жишээ нь бол Баянгалд очиод одоо энэ хоёр энэ миний хуучин тойрог юм аа гэд ингээд нэр дэвших бол Эрдэнэ нэр дэвшихгүй л гэсэн үг. Тийм биз дээ. Тэгээд одоо яах вэ гэхээр өөр нэр дэвшихгүй байх нь ч баг хэрэг. Одоо тойрог өгж штэ. Монгол Ардын хувьсгалт намд. Тойрог өгөөд тэгээд ингэж байгаа маа ёст нь арчсан нам ба Монгол Ардын хувьсгалт намд нь хамтарч ажиллахдаа гэрэн тохирсон зарчимд нийцүүлэн нийслэл хөдөө оронд нэг нутагт нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсруучныг дэмжиж ажиллана гэж байгаа. Сайхан хамтын ажиллагааны гэрээ шүү. Одоо хамтарч ажиллах ерөнхий гэрээнд тохирсон зарчим саяны өмнөх зарчимд нийцүүлээд тэгээ нийслэл хөдөө орон нутагт нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсруучныг дэмжиж ажиллана. Одоо нэр дэвшүүлэх юм байна л та. Нэр дэвшүүлээд одоо тэгээд Баянгалын намын ороо одоо энэ хоёрыг сонгуульд ялуулахын тулд ажиллах юм байна л та. Тэгээ хамгийн гол нь. За энэ 16 оны сонгуул юм уу гэд ингээ харахтай зэрэг бас биш ээ. 20 он хүртэл. Хүртэл нь яах вэ? Энэхүү гэрээнд талууд гарын хэсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2020 он хүртэл 24 он хүртэл хүчинтэй. Гарын хэсэг зурснаар хүчин төгөлдөр 18-д гарын хэсэг зурсан. Хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн одоо энэ сонгуулийн энэ намын байгууллагууд ажиллахдаа энэ 16 оны сонгуульд ажиллана гэж бодоод байх шиг байна. Тийм биш. Энэ гэрээгээр яг үгээр зэрэг ерөнхийлөгчийн сонгуулийг нийслэлийн иргэдийн уралд одоо Монгол Ардын хувьсгалт намаас нэг хүн нэр дэвшээд юу гэдэг засаг дарга орлогч гэвэл одоо манай нам тэрийг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл энэ бол сонгуул болдог бүх газар ийм зарчим баримтлана гэсэн үг. Сонгуул болдог бүх газар. Одоо шинэ 12 оны сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул, дараа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул. Ерөөсө бүгд энэ. Гэхдээ тэр битэл одоо магадгүй ингээд жишээ нь юу гэдэг манай нэг засаг дарга огцорчвол одоо Монгол Ардын хувьсгалт намын нэг нөхөр гараад ирлээ гэж бодъё л дээ. Тэгвэл тэрийг дэмжээл гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо засгийн эрхийг ч авч болно л гэсэн үг. Ийм гэрээ хийчихэж байгаа. Ийм гэрээ шүү дээ. Гэтэл би түрүүн чамд харуулсан те энэ зөвхөн үндэсний зөвлөлд хороо хилцэж баталдаг юм аа энэ чинь. Тийм ээ. Гэтэл ийм намын дүрэн байсаар байтал гэрээнд талууд гарын хэсэг зурснаар хүчин төгөлдөр гэдэг аваа хийж байгаа байхгүй. Тэгэхээр гэрээ бол яадаг вэ гэхээр зэрэг энэ хоёр талын гэрээ бол иргэний хуулиар дөрмөөс хүчтэй гэдэг. Аюулна. Одоо энүүгээр бид нар бол одоо Монгол Ардын хувьсгалт намын даргын барьцаанд орсон гэсэн үг. Энэ гэрээг биелүүлээг бол гэрээ биелүүлээгүйгээд шүүхэд хандах юм бол бид нар сонгуульд орж чадахгүй асуудалтай байдаг. Тэгээд энийг хараад би бол зүгээр л яг үндэ баалмагдсан, цочирдсан. Би нэр энүүхэндээ л би ерөөсөө нойргүй онсон. Ерөөсөө гэмт хэрэг хийчихсэн тийм ээ. Шүүхээс ялаа авцсан. Энэ нь бол зүгээр нэг гэмт хэрэг биш. Манай нийгмийн хамгийн их одоо эгдүүцэж эсэргүүцэж байгаа тийм зүйл хийсэн. Жишээ нь бол одоо энэ хоёр өөрийгөө хэлмэгцэн гэж ярьдгийг. Үгүй ингэж хэлмэгддэг болч одоо ер нь хэлмэгдэл гэдэг бол төвч муу зүйл биш ээ тарах гэдэг шүү дээ. Үгүй хэлмэгцэн гэж одоо энэ чи эрхлээд явж шүү дээ. Эмчлүүлээд одоо хөгжилтэй оронд очиж эмчлүүлээл. Тэгэл хурж ирээл. Нөгөө авилгалын газар нь бол одоо бүр хөлсөн чихраад айгаад зутаацсан. Тэгээ ерөнхий сайд нь гэрээ тэгээд ерөнхий сайд нь угтаж аваад бас ордонд хоёулаа бас уулзаад одоо идэж уугаад байгаа сурагтай бас тэгээд. Бас уу? Тий, тэгээд одоо гэрээнд гар өсөх зураад гих мэтлэнгийн одоо ингэж хэлмэгддэг бол одоо энэ ч хэлмэгдэх байхад энэ чи эрхэлж штэ. Зүйл эрхэлж штэ. Би яг энэ асуудлын тухай би бол одоо аргаа аваад үгүй тэр хууль хүмүүр тэгшүүлчлэнэ гэж хаана байгаа юм бэ? Нөгөө хууль хаана вэ? Хууль та үйлчлдэг гэж боддог юм. Яг гэхдээ үйлчлэхгүй байгаагаа ийм ирээ цэрээгүй харуулж байгаа явдал нь
Үнэхээр одоо ийм ирээ Ер зэрэг. нь бол ирээд зэрэг алдаад одоо 2012 оноос хойш алдаад өдий хүрээд байгаа шүү дээ үйл дарга. Би яг энэ асуудлаар нэг бяцхан бичлэг бэлдсэн. Хоёлаа тэр дүрсийг үзээд тэгээд цаашаа ярилцсан. Хууль дуудсан бол зангиагаа засаад гутлаан өмсөөд босох ёстой. Ир гисэн газар нь очих ёстой. Хууль руу очихгүй бол хууль өөрлөв чинь ирдэг байхгүй. Өөрөө нь сайн дураараа очихгүй бол албадан авчрах гэж очдөг юм штэ. Ямар авилгачийг та үйлдэл дээрээ барьсныг надад нэг хэлдэ, үйлдэл дээр нь. Ямар албан тушаалын хэрэгтнийг үйлдэл дээр нь барьсан юм бэ? Үйлдэл дээрээ байтугай хэдэн жилийн дараа барих гэдэг энэ чинь асуудал маш их хэцүү байгааг харж байгаа шүү дээ та нар. Нотлох баримттай нэ гэж байгаа. Ямар авилгачтайгаа нотлох баримттай барьсан сууж яхад. Ямар албан тушаалтан гэмт хэрэг үйлдэж явахдаа нотлох баримттай бариад хадгалаад явж байхад. За найруулагч дараагийнхаа дүрсийг өгчөхдөө. Ардчилсан нам Монгол ардын хувьсгалт намын хамтын ажиллагааны гэрээнээс 1. Хамтарсан засгийн газрыг байгуулсан одоогийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн боловсронгүй болгож ардчилсан нам болон Монгол ардын хувьсгалт нам 2016 оны болон 2020 оны улсын хурлын сонгуулиудад бодлого үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцох. Эдгээр сонгуулиудын дараа аль ч нам олонхын суудал аваагүй тохиолдолд ардчилсан нам ба Монгол ардын хувьсгалт нам хамтарч засгийн газар байгуулан ажиллах бодлого баримтлах болно. 2. Ардчилсан нам болон Монгол ардын хувьсгалт нам нь 2016 оны улсын хурлын сонгуулийн өмнө нэг эвсэл болж сонгуульд оролцох эсгээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ. 3. Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд улсын хурлын сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтлана. 9. Ардчилсан нам ба Монгол ардын хувьсгалт нам нь хамтран ажиллахдаа ерөнхий гэрээнд тохирсон зарчимд нийцүүлэн нийслэл хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана. За баярлалаа найруулагч. Ийм юм болчиход идэг. Харин тий. Төрөний өөрөө ч нэг гасалж хэлжсэн тэр зүйл үнэхээр их сэтгэл зовоодаг. Бид нэр ер нь манай улс төр бол амьтанлаг, адгууслаг тийм төвшөнд очиж. Уг нь бид амьтнаас нэг юмар ялгагддаг байхгүй. Тэр нь юу гэхээр өөрийн үндсэн зүйлтэй, зарчимтай, өөрийн нэр төр гэдэг эрхмэлтэг юмтай. Мэдээж одоо идшгөөгөө явж байгаа одоо юу гэдгийг нохоонд ч юм уу, чононд ч юм уу хадгуust бол тийм нэр төр гэдэг ойлголт байхгүй. Тийм биз дээ. Тийм одоо үндсэн зүйл гэдэг тийм ойлголт байхгүй шүү дээ. Жишээ нь эзнийхээ яс өгт нь сүүлээ шарваа зогсож байгаа нохоод бол ямар нэгэн нэр төр үндсэний тухай ойлголт байдаг. Бид тэрнээс тэрүүгээрээ л ялгарддаг хүн учраас. Бидэнд үндсэнтэй зүйл байдаг. Нэр төр гэдэг юм байдаг бидэнд. Тэрүүгээрээ бид ялгардаг. Харамсалтай нь өнөөдөр эзнийхээ яс гарцсан нохоо шиг араншин ийм адгууслаг байдал улс төрийг тодорхойлогч болчиход байгаа байхгүй. Тодорхойлогч болчиход байгаа. Жишээ нь нэг хэлэхэд бол би Алтан уягийг хараад бол одоо бол энэ бол өөрийнх нь эрх мэдлийг хадгалж үлдээж байгаа хинт ч гэсэн очоод юу ч өгөхөд били юм байна. Хинт ч гэсэн очоод юугаач өгөхөд били юм байна. Арчилсан намыг байтугай улс Арчилсан намыг байтугай хэн нэгэн нэрээд нэг одоо юу гэдгийг Монголын хэрэг явдал сонирхсан хэн нэгэн нэрээд үгүй яг чи чамайг ерөнхий сайдаар чинь хөвөр чинь байлгаа тийм ээ. Гэхдээ чи улсаа бариад ирэл гэвэл одоо
Яг 19 онд ийм явдал болсон. 1919 онд. Яг ийм явдал болсон байхгүй юу? Гэхдээ та нарыг тэр цалин пүнлүүгийн ч нэг албан тушаалыг хаадгалъя. Харин та нар ганцхан Монгол улс дундад улсын нэг хэсэг гээд тогтоол гаргаж байгаа. Тэгэхээр адгууслаг байдал гэдэг бол өөрөө ийм төвшөнд очдог зүйл амтналаг байдал гэдэг бол. Яг бол амтналаг байдал бол эдчийн төлөө тэмцэл. Үнцний төлөө тэмцэл биш. Тийм ээ? Нэр төрийн төлөө явдал биш тэр ерөөс. Зүгээр л эдчийн төлөө тулалдаан байдаг. Одоо сая ардын намын 26 гишүүн ерөнхий сайдыг огцруулах гээд гарын үсэг зурулж явхад танаа намын гишүүн Бацаандан зурцсан байна л да. Тэгэд Бацаандан гишүүн бол одоо маш их доромжлол амсаж байна. Тэгээ өөрөө битсэн мэс ардчлалыг булшиж байна. Ардчлал алтан хуйг биш. гэж та санал нийлж байна. Би жишээ нь Алтан уйгийг Бацаандан тухай тэгж яхад би бас л одоо Бацаандан буруу шаагч нэг байсан. Гэхдээ харин Бацаандан ямар сүрхий үзмэрч шиг байсныг одоо бол хүлээн зөвшөөрч байна. Одоо бол хүлээн зөвшөөрч байна. Та боддоо өөрийнх нь хүргэн дэнзэн гэд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байл. 27 тэрбум төгрөгний одоо тендерийг аваад Эрдэнэс 5-7 туузын дарга огцорлоо. Туузын дарга хэвээрээ үлдлээ. Цэвэр агарсан. Улаанбаатар хотын захирагчийн хувьд та бол одоо хорт дутаатай хамгийн түрүүнд тэмцэх ёстой хүн. Цэвэр агаар санг байгуулсан. Бас л тэндээс охин нь мөнгө аваад авилгатай тэмцэх газарт шалгуулж байна. Зөвлөх ганц өхөн та шоронд орлоо. Арчилсан намын түүхэнд ийм ерөнхий сайд байсан юм уу? Байгаагүй. Иргэн тойрных нь бүр төрсэн охин нь хүртэл тэр хэрэгт нь ордог. Яг гоо би ер нь хизээ ямагт би арчлалын нэг зарчмыг барьдаг. Тэр ямар зарчим барьдаг вэхээр чи ч гэсэн санаж байгаа. Хэн нэгнийг шүүхээр эцэлэн буруутгаагүй үед тийм ээ. Тэр үнийг гэмт хэрэгтэн ч юм уу тийм ээ. Буруутгаж үзэж болохгүй. Би тухайн үед жишээ нь инквирийг авилгалын хэрэгт одоо татаад одоо мөрдөн байцаагаад одоо зөндөөл юм боллоо л доо. Тэгэхэд хүртэл би яг үнэ хэлэхэд энэ байр сууриа л хэлчихсэн тийм ээ. Тэгс. Үгүй ээ, инквир чинь шүүхээр буруутан тогтоогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гараагүй. Та нар инквирийг одоо авилгалч гэдэр гэж элдвэр хэлэхэ болоо. Магадгүй хамгийн санаандгүй газраас ч юм уу гарсан баг тийм ээ. Энэ бол зүгээр арчлалын зарчим байхгүй. Тийм учраас одоо тэр шалгагдж байгаа хэрэггүй шүүхээр орж одоо ямар нэгэн зүйл болоогүй байгаа тохиолдолд бол би одоо Алтан уйг ингэсэн тэгсэн юм гэж би хэлэхгүй. Би тэрвэтэл энүүгээр нь одоо юу гэдэг ёстой одоо шүүхийн шийдвэр гараагүй байхад энийг үндэслэж өөрсгч нь ярьж байгаа бол би одоо би бол одоо буруу зүйлээ л гэж бодно. Ер нь бид нар биш тэ нөгөө 30-аад оны үеийн сэтгэлгээнээс салмаар байна. Нэг нөхрийг буруутгахаар л бүр тийм ээ. Би бол зүгээр л шалгаг яваг тэр шүүхэн шийдвэрээ гаргаг. Тэрний дараа бол харин хэлэх юм бол би одоо бол би Алтан уйгийг бол гэмт хэрэгтэн гэж хувьдаа бодохгүй байна. Тэгж үзэхгүй байна. За бүр одоо би нарийн ямиг мэдэхгүй үнэндээ. Зүгээр ерөөсөө одоо охинооч хүртэл гэдэг юм уу тийм ээ. Хүргэнээч гэдэг юм уу. Ийм одоо гачин юм хийгээд явна гэж хувьдаа бол нэг итгэхгүй байна зүгээр. Гэхдээ би одоо энэ яриаг ярмааргүй байна. Би одоо ягаад би энэ яриаг ярихгүй гэдэг нь тэгэхээр намын минь хүнд байдалд оруулчихад байна. Энэ ямар учиртай үйл явдал, ямар их үндсэнтэй зүйл байна аюулд орцныг би чамд ойлгуулъя л да. 90 оноос хойш үннийг хэлэхэд бараг 12 он хүртэл өнөөдөр хүртэл үнэндээ дэнтэй дунтай явсан ихэнх өдрөө манай намын гишүүд олон мянган гишүүд гудамжинд өнгөрөөсөн. Тэгсэн. Өр хүүхдтэй нүрийг ч харж чадахгүй байдалд орж ирсэн олон гишүүн хэлж ирсэн. Тэгэл арчилгаал яваад байсан те. Нэг сүрхийн амтал гүгэлгүй тэгэд бид нар яах юм бэ чи танаа тэр нам чи яатсын одоо сонгогддогчгүй тийм ээ. Тэгэл одоо дандаа гудамжинд аав ээж минь явж байгааг харах чи амаргүй штэ гэж хүүхэд нь ярьж байгааг хүртэл энэ намын гişүүд тисэд гарсан байхгүй юу. Тэгэл одоо дарангуйлал тогтчих тэр одоо аимшигтай цаг үед хүртэл энэ нам л төрүүлэл үзсэн. Юутэй этгээ босоол үзсэн. Бүр одоо гудамжинд явсан ч гэсэн бид нар арчлалыг хамгаалж штэ л гэл яваад байсан. Тэгээд 12 онд гарлаа, яллаа. Үгүй яг үннийг хэлэхэд бол одоо хонцын сэтгэлээр ханддаг тэр улс төрийг эзний сэтгэлийн улс төр болгож хувиргалаа тийм ээ.
Би бол нийслэлд бол энийг би бол үнэхээр ан бардам хэлж чадна. Ажил хийдгүүдтэйгээ улс төрийг бол бүтээгч улс төр болгож хувирлаа тийм ээ. Манай намын олон гишүүд настай өгсөн залууг л хэлж байгаа байхгүй. Одоо бид нэр хүүхдүүдийнхээ өмнө бардам байна уу? Одоо яаж бардам байх ийм юм болсон. Харин тийм эн чинь тэгээд авчиад эн чинь ингээд цохоод унагчиж штэ. Гэхдээ одоо өстө нөгөө урмыг хугалахаар ууцыг хугал гэдэг үстэй. Эн чинь бүр одоо үнэхээр зүгээр л өстө ууц байтхан хуурсан шиг болж штэ эн чинь. Би ямар сайндаа хэлж яахгүй нүрээ хийх газар алга штэ гэж. Ямар сайндаа манай намын нэг шууцтад энэ алтан гац биднийг алдчихлаа штэ гэдэг одоо цахиртаад орлоод байгаа байхгүй. Над руу одоо би юу ч хэлж чаддаггүй тэр чинь. Яалаа гэж энэ. Яалаа гэж энэ ямар алтан хоёрын ганц хүний хувьцаа яриад байгаа юм уу? Энд ганц хүний амьдрал яриад байгаа юм уу? Энэ чинь бүхэл бүтэн одоо тэр 160 70 мянган хүний асуудал яриад байна шүү дээ энэ чинь. Эдгээр талангүй илийн ялагдлын асуудал яриад байна шүү дээ. Эргээд гудамжинд гарах асуудал яриад байна шүү дээ энэ чинь. Нэг хүний зүгээр л амиа батсан үйлдэлээс болж үгүй 7 сайтаа гудамжинд гаргалаа болоо юм биш үү тэр чинь. Улс орныг дээрээс нь бүр илгээр нэвтүүлсэн шүү дээ. Үгүй тий. Тэгээд Одоо хүмүүс гаанзанд ороод хоол идэж чадахгүй тийм мөнгө. ядж яхад авчижтэй бүр ийм гайтай ингэж боллоо дээ шүү дээ. Үгүй одоо үнэхээр хэцүү шүү дээ энэ чинь. Тэгэл одоо бүр бодохоор л гайхалгаа. Таныг намаас хөөх баха. Арчсан намаас. За Яагаад гэвэл Тэмүүжин сайдыг огцруулах асуудал болоход Конопт орсны төлөө Бурма гишүүнийг намаас хууна гэжсэн. Дараа нь Зээн хулд гишүүн рүү дайрч эхэлсэн. Батлах сайд руу дайрч эхэлсэн. Одоо ингээл ерөөсө засгийн газрыг анзаарч байгаа бол та засгийн газрыг шүүмжилсэн болгон руу дайрч байгаа. Намаас хөөх асуудал ярьдаг. Би бол таныг хөөгдөн л гэж бодож байна. үгүй яг намаас өөхөд одоо арчсан намын гишүүд би зөвшөөрнө гэж бодохгүй. Нэ ялангуяа намайг надтай анх энэ намайг байгуулж ирсэн тэр хүмүүс энийг хизээч зөвшөөрөхгүй гэж хувьдаа бодож байна би. Тэгтээ хэрвээ хөөлцөгтэй тулах юм бол би бол Алтан уягийг хамгийн түрүү хөмөр байгаа. Яаж ч ингэ намын дүрм төрчөөд. Тэгээ би тийм ч учраас бид нар одоо би мэдээлэл хийхдээ Алтан уягтай хариуцлага тооцоол гэж. Шүүхэд өгнө гэсэн. Би шүүхэд өгнө. Энэ одоо энийг яагаад шүүхэд өгөх гэдэг вэ гэхээр энийг одоо шүүхээр өгч энэ бол дүрм зөрчсөн хууль бус гэдгийг тогтоолохгүй явах юм бол Энэ гэрээ хүчин төгөлдөр. хүчин төгөлдөр явна шүү дээ энэ чинь. Тэгээ дараа нь аюул сонгуульд болохын өмнөхөн тохиролцсонгүйгээд бидний гэрээгээ биелүүлсэнгээ шүүхт өгч юм бол бид нар сонгуульч орохгүй хавилт шүү дээ. Одоо энэ Ямааны халуун дээр нь хурдан өгч тогтоолохгүй л эн чинь өөрөө одоо би хэлээд байна шүү дээ. Биднийг барьцаанд оруулчихад байгаа маа энэ чинь. Энд чинь иргэний хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй бид нар. Тийм шүү дээ. Иргэний хуулийн дээр ингэ заасан. Тэгээ бид биелүүлэхгүй бол бид нарыг зүгээр л шалтгаглал одоо тийм ээ. Ямар ч улс төрийн тоглолт хийчих шүү дээ. Тэгэд бол бид ч дээр нь мөн амт тэмцсэн байдалд орно шүү дээ. Чи яах вэ? Би тантай их олон ярилцлага хийжсэн л да янз янзын цаг үед. 2004 онд танаа нам улсын хурлд бүлэггүй болчихсон юмсан. Сонгуулаар. Тэгээд бүлэггүй болоод мөн л Алтан гац гончиг дөрж бүлгийн даруулсан. Тэгтээ одоогийн энэ Монгол Ардын хувьсгалт намын бүлэгт бүгдээрээ дагаж ороо 62-ын бүлэг гэж нэг байгуулагдлаа шүү дээ. Бүлгийн дэд дарганаас та бас л буурай сахиал тэр их хурал дотор тонгочоол байсан. Өнөөдөр энэ цаг үе дахиад ингээ хүрээд ирлээ. Аль нь илүү их эсрэг үр дагавартай вэ? За яг үннийг хэлэхэд бол тэр үеийг саная. Тэр үед бол одоо энэ миний саяны хэлдэг амтанлаг, хадгууслаг, хүн өөрийнхөө үндсэн зүйлээ алдсан, алигаа алдсан байдлыг илэрхийлж байлаа тэр үед. 62-ын бүлэг байгууллаад явсан би зөндөө гуйжсэн. Бити ингэж та нар тийм ээ. Мөн ч олон юм. Тоглоод өнгөрөн штэ та нар бити ингэлдээгээд. Та бүр ганцаардчихсан. Тий, тэгээд би ганцаараа тэгээд болоогүй одоо талаагаас наран цацралт ингэсайхан гүн далаа эдэртэйг нийлээд долуулахнаа бас бүлэг байгуулмаар болоод үлдсэн штэ. Тэгээ би ч бас бүлгийн даргад болоод байгаа штэ. Тэгээд үлдсэн. Тэгээд 62-ын бүлгээс төд бодлого засаг огцроод нэхэд маань буцаад ирлээ. Зөрөөд нөгөө 6 7 байд эргээд хувьсгалт нам руу гүгээд явцсан.
Би ястаа араас нүгэ болохгүй та нар ядахтаа нэр төрөө бодож. Ядахтаа үгүй чи болохгүй штэ гэд тийм ээ. Гэхдээ тэр талаа бол харамсалтай сонгуулийн өмнө явсан учраас үнцэнэ төлсөлтөө. Үнцэнэ төлсөн. А нөгөө хэд бол яг хуу нэлээ эрт ирцэн учраас хүмүүсээ бас жоохон мартамхай байдал ажилласан байх. Гэхдээ нөгөө амтналаг адгууслаг тийм ээ. Ичгүүр санжуура барсан тэр ус тэр тэгтэл гараагаа авчихсан. Тэгтэл гараагаа авчихсан. Тэр үед одоо намын дарга одоо бас намын дарга энэ мегийн квалт бас одоо их тийм хувь заяатай хүн юм. Манай намынхны одоо үүдэнд нь тэр үед очрлоо зогсчихсон одоо бас очрлоо зогсож байгаа. Одоо ястаа яаж хүн өөрийгөө ингэ доош нээж болдгийм бэл гэж би өөр. Тэгээд борхон нэг юм хөгийн амтан гэдгийг хэлэлгүүл одоо дуусгамсал гэж боддیں۔ Өнөөдөр нийслэлийн арчилсан нам хуралд уу? Одоо би зөвлөлт хараг зарлж хуралдуулах гэж байна. Яг одоо юу? Үгүй яг энэ ч нөгөө өнөө маргаашгүй. Яг бол бид нар ч нөгөө зөвлөлтөж хурал хийж шийдвэр гаргахгүй болох байж байгаа. Ямар шийдвэр вэхээр эн чинь нөгөө бүр их тод өчтсөн байгаа шүү дээ. Нийслэл хөдөө орон нутагт нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсруучныг дэмжиж ажиллана гэсэн байгаа байхгүй. Гэхдээ одоо бид нар чинь дэмжихгүй гэдгээ шийдвэрээ гаргах хэрэгтэй тийм. Бид ийм үүрэг авахгүй уучлаарай. Та нар тийм шийдвэр гаргаж хүчин төгөлдөр боссон шүү дээ. Яг тэгвэл намын дарга нь гариулах зүрх. Одоо тэгээд шүүхийн маргаан л болно. Одоо тэгээд шүүхтэн гэдээ яриад байгаа байхгүй би. Хин хүчин төгөлдрөө л үүснэ. Ийм л юм болоод байгаа. Тэгэхээр ер нь ингээд яагаад энэ одоо жишээ нь одоо сүүлийн үед анзаарсан бол авилгалтай тэмцэнэ л гэдэг амны уншлага болгоод үзээл байгаа. Элбэгдэрч маань тэнд өстө байдгаараа л үзэж байна. Одоо чаддвал чаддгаар л үзэж байна. Яагаад ингэж энэ вэхээр одоо юугаач худалдаж мэдэх байдалд орчод байна шүү дээ ус төрчин. Өөрөөр хэлбэл энэ улс оршин тогтохгүй гэдэг асуудлыг ч өгж мэднэ. Юу ч өгж мэдэх гэдэг шүү дээ. Юу ч наймаалцах гэдэг шүү дээ. Үнцний л асуудал үлдчихэд байна шүү дээ эрдээ. Энэ намын даргатайгаа хариуцлага тооцоод. Үгүй би чаддсан бол тооцно. Би бол харин түрүү хэлээд байна шүү дээ. Би тооцохыг шаардаад байна шүү дээ. За та яг энэ гэрээг ингэж байгуулсныг энэ шийдвэрийг өгдөг юм байж. А үндэсний зөвлөлт хороо хизээ хуралдуулах хэрэгтэй юм. Магадгүй та нар их хурлаа хийх хэрэгтэй юм шүү. Өнөөдөр бүлгийн орол дээр одоо намын дарга үндэсний зөвлөлтөг хороо хуралдуулахгүй гэдэг байдгаараа л эсэргүүцэж байна гинлээ. Тэгээ ямар ч байсан намын бүлэг бол энэ дүрм зөрчсөн шийдвэр байсан гэдгийг харин намын бүлэг бол гаргасан байна. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бидний тавьж байгаа шаардлага зөв гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байна. Би бол одоо ерөөс улаан цамд их хурлын гишүүдтэй хэлж байгаа. За одоо та нар одоо битээ эргэлзээч. Одоо энэ 3 дахь өдөр ерөнхий сайдыг огцруулах бол та нар дэмжээч л гэж. Намаа аврах. Огцруулахыг дэмжээч гэж үү? Намын гишүүдтэй. Тий, намаа аврая л гэж байгаа бол тийм ээ. Энэ олон мянган хүний хувь заяаг аврая л гэж байгаа юм бол энэ хүнийг зайлуулаач. Дэмжээч. Одоо ерөнхий сайд байж байгаа дараа нь юу ч өгч мэдэх гээд байна. Юу ч өгч мэдэн шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас одоо би бол бүр анханасаа хатуу эсэргүүцдэг байсан байхгүй. Нөгөө 96 оны засгийн газар огцруулахыг. Тий, нөгөө 96-аас 2000 онд авсан сургамжч байна тийм ээ. Бас л тэгээд л одоо яг үгүй энэ чинь нэгэн тал одоо хууль ёсны намын дарга нь байж гэн тэр одоо шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй тэр гэдэг байсан байхгүй. Одоо бол надад бол тийм байхгүй. Одоо бол би бол ямар сайндаа хэлж байгаа. Алтан уягийг огцруулах нь манай намын гишүүний нэр төрийн ажил болж хувирлаа. Нэр төрийн ажил. Бүх гишүүдтэй уриалж байна уу та? Би уриалж байна үнэхээр. Алтан уяг бол нэр төрийн асуудал шүү. Энэ өөрийгөө хүн гэж хүндэлж байгаа юм бол энийг л хийгэрэй. Энэ 90 оноос өнөөдөр хүртэл одоо нөгөө тунгалаг тамирын одоо үгээр ярих юм бол туулын мөсийг 7 сахаж би бас энэ бүхнээ л алдахгүй л гэж байгаа юм бол тийм ээ. Энийг хийхээс өөр аргагүй. Энэ алтан гац ямар их гайвал баяр. Харамсалтай юм. Бид нар 2000 оноос хойш арчилсан нам ялт байгуулахгүй байж байгаа сая 12 онд нэг яллаа шүү дээ. Бүтэн 12 жил. 12 жил би мөн л бичил та нарын ямиг бичил гүйжил явсан. Арчил ялахаар сайхан болох юм байна л гэж бодчихсон. Өнөөдөр бол итгэл алдарч шүү дээ. Хэвлэл мэдээллийг яаж цензурдж байна? Яаж аминд барьж байна? Яаж мөнгө тарааж байна? Яаж хүн гүтгэж байна? Дээрээс нь ард түмнээ хуурч шүү дээ.
Ард түмэн үнэхээр ядуу шүү. Хүмүүс шүү дээ. Арчил гэж ярьсан хүн бүхэн арчилсан үзэлтэй байдаггүй юм байна гэдгийг Ойлголоо. Яг үнэ ойлголоо. Энэ үгийг хэрэглэх бол их амархан, тийм ээ? Тийм юм байна. Энэ үгэн дээр байна гэдэг бол их хэцүү. Тэгэхээр зэрэг бол зүгээр л арчлал гэж ярьсан. Эсвэл арчилсан нам гэдэг хаягтай коммунистууд л байж байна. Тийм ээ? Ямар ч ялгаалгүй шүү дээ. Одоо Алтуйг энэ арчилсан намыг юу гэдээ ойлгоцсон бэ? Өөрийнхөө өмч гэж ойлгоод байгаа юм. Өөрийнхөө хувийн одоо байгуулах гэж ойлгоод байгаа юм. Монгол Ардын хувьсгалт нам бол энэхүү ирэх. Тэр бол хувийн байгууллага. Тийм биз дээ. Хувийн байгууллага. Компани зарчмаар. Энэхүү ир бол тэнд зүгээр дарангуулаа тогтооцсон. Ямар сандаа ирээд одоо хамаг нөгөө хүмүүсээ сая улаан хэлж байгаа үсттэй. Улаан чөлөөлөгчнийхаа дараа хэллээ шүү дээ, тийм ээ. Намайг бол сөрөг хүч огцруулаагүй. Намайг арчсан нам огцруулаагүй. Намайг манаа нам огцруулсан гэж. Улаан хэрийн юм хэлдэг хүн биш шүү дээ. Маш ховорхон дуурдаг хүн дээ. Тэ? Лигомби их улсын засгийн газрыг огцруулахад нэг дуурсан юм да. Тэ? Одоо зүгээр л инхүү ир зүгээр л ирээд чи яв. Үгүй тэр бол инхүү ирийн хувийн нам. Тэр бол хувийн өмч. Инхүү ир энэ намын нэрээр л өөрөөгөө торгоож байгаа түүний одоо юу гэдгийг хоёуг дуулах нь л байхгүй юу? Монголын ардчилд одоо л бодит аюул нүүрлээ гэж та 8 онд бичиж илаа. Тэрийг одоо эргээд унших юм бол зөн чим их байгаа одоо тэрэн дотор. Тэгэхээр Тэр нь л энэс л бол өмнөдөө л их хайж авсан. Тэгэл би одоо ямар сандал одоо энэ авилгал гэдэг зүйл бол ёс зүйн асуудал биш юм шүү дээ. Зүгээр ёс зүйн асуудал гэдэг биш. Авилгал гэдэг зүйл нь шүү дээ. Айгүй хортой асуудал. Ямар сандаа одоо их ухаантай үг хэлсэн байна л да. Энэ хятадын одоо энэ одооны удирдагчтай холбоотой юм авилгалтай тэмцэхгүй бол хятад орон суурна. Авилгалтай тэмцвэл нам суурна гэж. Лотог байгаа биз. тийм бэ. Энэ хятад гэдэг тэрбум 300 саятай орны удирдагч авилгалаас болж улсаа суурна гэж ярьж штт. Энэ 3 сая хүрэхгүй жижиг орн бол яг үнийг хэлэхэд том гүрэнд бол том их гүрэнд бол авилгал бол династи солиод байдаг. Одоо юу гэдэг нэг династиг нөгөө династигаар сольдог. Нэг хааныг нөгөө хаанаар сольдог. Жижиг гүрнийг бол устгацдаг байхгүй. Зүгээр авилгал бол зүгээр л устгацдаг. Сайн өнөөдөр Украиний хэрэг явдал гэдэг чинь Украиний улс төрчдийн авилгалаас болсон хэрэг явдал шүү дээ. Зүгээр л Украин өөрөө ингэсэн биш шүү дээ. Авилгалч улс төрчдөөс болоод Украиний байдалд орсон. Санаж байна уу? Януковичгийн авилгалч гэж ярих мөртлөө өөрөөсөө ямар байдалтай байсан гарчлаа байсан. Одоо ил болж байгаа зү. Тэгвэр авилгалч улс төрчөөс болж гим зэмгүй Украин орн мөхөттэй хүрээд иж штэ. Европт ойрхот оронд болоо сууж штэ. Би энэс бол үнэхээр энийг бодохоор миний бүр одоо гол харлаад байгаа байхгүй юу? Яана ингэвэл. Одоо юу ч хийхээс буцахгүй байгаа үсттэй. Одоо эцсүүн хүн алдна гэдгээр айгүй бол иргэдөө мөргөлдөөн ч төрхөрх нь шүү дээ. Юу руу ч явуулах нь шүү дээ. Өөрөө л холбогдлого байвал өөрөө л одоо юу гэдгийг амар амгалан байвал өөрөө л эрх мэдлээ хадгаад чивэл юу ч хийх хэрэгтэй. Тэгээ ийм хүнийг танах намын дараа дээр олоод тавьчихдаг. Үгүй мэдтэй юм аа гэдэг шиг. Битэр чин цог оюутан байлаа шүү дээ. Миний ангийн дарга байл. Тийм шүү дээ. Та хоёр ерөнхийдөө энэ дурсамж номон дээр байдаг шүү дээ. Энэ ийм хүн байгаагүй шүү дээ. Энэ чи их нухацтай хэрсэн хүн байсан шүү дээ. Их зарчимтай л хүн байсан. Тэгэд одоо Аристотель хэлсэн үний юм байна л да. Ус төр гэдэг бол хүний хинбэ гэдгийг харуулт юм а гэж. Олон хүн харагдаж байна л да танаа намаас. Үгүй ягаад дандаа манай намаас гэдэг юм те. Танаа нам чи ирэх барьж штэ. Ирэх баригчд байна. Шүүмжлэлт байдаг штэ. Ус төрчдөд одоо ер нь ус төрчдийг одоо амтны хүрээлэн шиг адилхан болсон гэвэл их адилхан болчихгоо л шүү. Адилхан байна. Ер нь тэгээд та амтны хүрээлэнд амтанд үндсэн зүйл байдаггүй маа, нэр төр байдаггүй маа, амтналаг байдаг гэдэг бол ердөө л хүний өөрөө өөрийгөө гутаасан хамгийн адгийн хэлбэрэнд амтналаг байдаг байхгүй юу? Хотын даргаыг ерөнхий сайд санал болгож ерөнхийлөгч батламжилдаг лөө. Ерөнхий сайд санал үгүй иргэдийн хурлын санал болгоод ерөнхий сайд нь батламжилдаг. За. Ерөнхий сайд нь батламжилдаг. Одоо тэгээд яг таныг батламжилсан шүү дээ.
Үгүй яах вэ? Үгүй алт уягаас юу ч ирж болно. Юу ч ирж болно. Үгүй тэгтээ уучлаарай. Би ямар миний амьдралд юу их үнэтэй, юу их одоо үнцэн багтаа гэдгийг би ялгахдаггүй. Би нэг хотын засаг дарга албан тушаалыг тэрч хөвчгээд тийм ээ. Ёстой юугаач хийхэд бэлэн байдаг тийм амтан бол биш ээ би. Би бол тийм хүн биш. Би бол өөрийгөө үндсэн зүйлтэй гэж боддог, өөрийгөө нэр төр гэдэг ойлгыг ухамсарладаг, тийм ээ. Нэг ялангуяа Монголын сурвалжит язгууртнаас үеийн үед уламжилж ирсэн нэр хугарахаар ясуугар гэдгийг мэддэггүй. Таны аав хүртлийн хоёрын тухай бичиж байсан тийм ээ нийтлэл. Тий, тэгээд үгүй яг тийм нэг алсын шуналтал гэдэг үг нэг нийтлэл дээрээ бичсэн байдаг. Тэгээд мэдээж энэ хизээ хаана ямар явдлаас болсон зүгээр одоо бол бид нар харин аавынхаа бичсэн нэг юмыг бол одоо бол их юу яагаад байгаа юм. Ямар их тийм мэрэгэн харсан юм бэ л гэж бодоод байгаа. Юу гэхээр инхээр өөрийнхөө төлөө энэ юу ч хийж мэддэг. Юу ч хийж. Гэхдээ энэ хүн Монголын улс төрийг байнга ингэж самарч явах юм тий. Үгүй Шорон дороо ял авчаа биемжлүүлээд зүгээр ирээл буугаад мордох орд танаа бут усарч. харин би хэлээд байна шүү дээ. Юу ч хийж. Инхээрт нэг тийм зөвүүн зам байх юм. Инхээр битэр бол хувь хүний хувьд ямар ч гин байхгүй. Үнэхээр гин байхгүй. Одоо зүгээр тэр хүн биш дээ. Өөрийн л одоо эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ ард түмэн энэ улс орныг бол юу руу ч түлхэнэ. Юу руу ч түлхэнэ. Хэдэн ч Украин болгож чадна. Үгүй энэ өөрийн л ерөнхийлөгч байхгүй. Өөрийн л эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ улс орныг тайван байлгахгүй. Энэ хүмүүсийг тайван байлгахгүй. Инхээрээс өмнө Монголын улс төр цэвэрхэн байсан юм шүү гэж одооны ерөнхийлөгч ярьцлага өгчээсэн. Ерөнхийлөгч болоогүй байх та. Тэгээд энэ явдал болсныг дараа та ерөнхийлөгчтэй уцаар ярив уу? Яриагүй. Гадаадд томилтоор явж байгаа шүү Гадаад ерөнхийлөгч. томилтоор явж байгаа нэгдүгээрт. Тэгээ би ерөнхийлөгч рүү юу ч гэж ярих юм бэлээ. Тийм ээ. Хөө намын маань ингэчлэн чи юу болж ийн гэд ярьж болохгүй юу? За ер нь терминтэй мантай сахуу байл одоо ер нь. Үгүй ердөө л паник цочролтой л явсан. Яг үүндээ бол. Одоо ерөнхийлөгч таны асуудлыг дэмжих болов та юу гэж бодож байна? Үгүй миний асуудлыг дэмжихгүй ч байж магадгүй. Магадгүй энэ асуудлын төлөө цараач үлдэж магадгүй л дээ би. Гэхдээ уучлаарай дуустлаа л үзнэ. Болохгүй гудамжиндагаар. Уу яг би ядахта хүн гэдэг өөрийнхөө тэр мөн чанарыг эрхмэлдэг тэр хүмүүст бас нэг юм байсан шүү гэж харуулмаар байна шүү дээ. Бүгдээрээ чаддаг сүлчийн яадаг болчоогүй байна тийм ээ гэдгийг би харуулмаар байна шүү дээ хүмүүст. Залуучуудад харуулмаар байна шүү дээ. Хүн нэр төртэй амьдарч болдог гэдгийг л үлгэрэлмээр л байна. Ядахта. Өнөөдрийн ингээд таны яриаг ингээд сонсоод тахаар надад маш харамсалтай байна. Нөгөө талаар бас их инээдтэй байна л да. Одоо жишээ нь би тань одоо ингээд дог хийх гэж шít. Яг тэгвэл та ингэж л яриа л байсан яриа. Би 99 оноос хойш таныг мэддэг. Та ингэж яриа цаг мөч болгон урсан өнгөрөөлсөн. Өнөөдөр дахиад 2014 онд энийг яриад арчил дотроо л нөгөө арчлаа аврах гал байж л. Энэ таны зөрь зүтгсэн зам муу юм уу? Хэрвээ биш бол хизээ тэр арчлыг жинхэнэ утгаар нь бид нар бий болгох юм. Уг нь бол арчлал байгаа юм. Гэхдээ би хэлээ нэлээ эрендэг зэрэмдэг шинжтэй л байгаа юм. Одоо нэлээ юу гэдэг юм одоо энэ маань хаашаа явах гэдэг нэгсэн юм асуудлыг тавьсан байдалтай юм байгаа юм. Яг үнийг хэлэхэд одоо арчил байхгүй гэж хэлнэ гэдэг бол одоо тэнгэр дээр нар байхгүй гэж хэлсэнтэй адилхан үг. Гэхдээ одоо бид тэр суугаад чөлөөтэй ярьж байгаа ярьж л байна. Хэдийгээр алтуу юу ерөнхий сайд ч гэсэн. Энэ бол арчил. Тэг энэ бол арчил. Бид нар ямар ч байсан энэ улс орныхоо одоо засгийн муу ч бай сайн ч бай бид өөрсдөө сонгоод хийчихэж байгаа юу? Хийж л байгаа. Муу сонголт байсан байж магадгүй. Гэхдээ бид сонгож байгаа. Арчил байж л байна.
хэдийгээр цензуртэх гээд олж байгаа ч гэсэн биднийг цензурж байна гэж чөлөө төвлүүд үз тарж байгаа юу? Тарж л байна. Үгүй ийм юм. Тэгтээ нэлээд тийм одоо юу гэдэг юм эргэлсэн тэр улс оронд нэгэнт бий болсон тэр арчлалын төвшөнд хүрээгүй байгаа нь үнэ. Хүрээгүй байгаа шалтгаан нь бол энэ улс төрийн ялцрал. Хүрээгүй байгаа шалтгаан нь бол энэ уул уурхайн баялаг олцсноос хойш энийг хяналтандаа тогтоох гэсэн энэ улс төрийн нэг найгаа барсан тэмцлийн гайгаар ийм болчиход байгаа юм. Ийм байдалд хүрээд байна. Дээрэс нь үннийг хэлэхэд бол нийгэмд нэг ийм хачин болчиход байна л да. Одоо манай нийгэмд бол ер нь би миний нэг таньдаг хүн тохиолдсон яг болсон явдлыг ярил л да. Гайлын нэг байцаагч авилгалаа авах гэж явж ийн гэнэлтэй манерын машин суугаад. За. Авилгалаа авах гэж. Өөрийнхөө авилгалыг авах. За. Тэгээ тэр дээр үед болсон явдал л да. За. Гэснэ Баатарынхаа авилгалчийг гайхаад байна гэж байгаа шүү дээ. Хүнээс авилгал авахгүй явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэгээд энэ маань нэлээд хавтгарах болцсон байдал юу харуулж байна вөхөр бид үгүй ер нь авилгал тантахтай архичин шиг байгаа юм биш үсттэй гэж. Арх хортойг мэднэ. Тэгтээ арх хэргэлдэг. Донтцсон. Авилгал арай ийм төвшөнд орсон юм биш үсттэй гэж. Хэрвээ би тэгээд ийм төвшөнд орсон байхаа гэж айгаад байгаа. Энэ бол л шүү дээ тий. Хэрвээ ийм төвшөнд орох юм бол бид улс үндэс маань тарж бутарнаа. Би бол энийг үзмэрч гэлээ. Зарим нэг хүний яралж яснаар 38 дугаар үргэлгээр 2 вагчч мэднэ. Юу ч болж мэднэ. Украин шигч Украинараас явна бид нар. Аюул болно. Их амаргүй одоо газар зүүн байршил төр байдаг бид нар. Бид энэ үхэндээ одоо бужигнал уучраа болохоо уйлал өнгөрөхөд бол тэг яг хөө дэлхийд бол одоо гайвуулж чадахгүй л дээ. Тэг биз дээ. Тэр хүний чинь л мөхөн үзэг. Тий, тэгэл мөхөн. Тэгээ би асуудаг байхгүй. Өргөختүүд маань ягаад ийм ховцайгүй байх хэвээр юм бэ? Яалаа гэж ингэж байгаа юм. Бидний үеийнхний шунлаас болж тэд нар золигт гарах хэвээр юм уу? Яг бол үгүй яг үнийг хэлэхэд биднэрт ямар нутаг дэвсгэр өгчөөд байгааг харна та. Үгүй манай ямар би хэлдэг байхгүй тусгаар тогтнол гэдэг бол эдийн засгийн капитал та нар ойлгоод. Өөр Монголын ямар ч бизнесментэй ямар ч хөрөнгө оруулагч Америк хөрөнгө оруулагч ярьдаггүй маа. Бээжинтэй л ярьдаг. Улаануудын ямар ч бизнесментэй тийм ээ. Одоо юу гэдэг Европын бизнесмен ирж ярьдаггүй маа. Москватай л ярьдаг. Гэхдээ яах юм бид одоо хязгаар нутаг болох юм уу тэдний? Тэгвэл Москва бээжинд л ярьж шүү дээ бизнесийг. Үр хөвгтийн ийм хувь цайг яалаа гэж бид амсуулж байгаа. Бид нар жоохон ухаантай байж чадвал хангалттай 5 толгой байна. Ухаантай байж чадвал дэлхийн эко бүтээгдэхүүний дэлхийн гол төв нь энд байж штт. 60 сая мал байж штт бидэнд. Хамттай сайхан мал байж штт ядах. Бид нар яг маркетинг хийж дэлхийд гаргаж чадахгүй байгаа нүн. Гэхдээ гарч л дараа бидний хүмүүс бол гаргаж л дараа. Бид нар эрхчлөөтэй л байж штт. Одоо бид ямар ч байсан л эрхчлөөтэй шүү дээ. Эрхчлөөгүй байж байгаа угсаат нэгтнүүд маань ирээд бидэнд хэлдэг шүү дээ. Энийг л битээ алдаач та нар гэж. Нөгөө эрхчлөөгөө тэгтэл ламбард нь тавьчих гэдэг шүү дээ. Харин тийм ламбард нь тавьчих гэдэг л та харин хамгийн гол. Тэгтээ тэгээд өөр хүүхдүүд маань асуун шүү дээ. Ач зээнэр маань асуун шүү дээ. Та нар болохоор тусгаар ус өөрийнхөө амьдрал хувь зээндээ эзэн байсан тийм их оронд амьдарчгаа тий биднийг ягаад бусдын хязгаар нутаг болгож өгсөн юм бэ? Яалаа гэж биднийг ингэсэн. Ягаад биднийг ийм ирэхгүй байсан? Одоо бид чи тусгаар улс учраас л одоо 17 онд 16 оны 7 сард бид дэлхийн улсыг цуглуулах гэдэг юм байгаа үстэй. Одоо юу гэдэг өөр Монгол ч юм уу Бороод Монгол цуглах гээгүй үстэй тэр. Тэгэд ийм аз хувь зээг бид нар юугаар үнэлж өгөх гээд байгаа юм бэ? Тийм учраас би бол одоо тулдах ёстой л гэдэг. Энэ эрх мэдэлтнүүд одоо алтан хуйг нэг навар тавигдах байх л да. Одоо энэ албан тушаал дуртай хүмүүсийг ажиглаад байхад манай Монгол бол зүгээр тэдний хувьд ихтэй юм биш. Бэлэн мөнгөний машин. Тэдний хүүхдүүд гадаадд сурдаг. Монгол хэлгүй. Өөрсдөө гадаадд амьдрын эдлэн газарт. Монголоос зөвхөн яах гэж ирдэг вэ гэвэл бэлэн мөнгө авах гэж л ирдэг.
Монгол бүр дөөти бэр юм уу нөмөн. Одоо сүүлдээ тэдний бэлэн мөнгөний машин болцсон. Та надтай санал нийлэх үнээс. Үгүй би чинийхийг бол жоохон хэтрүүлэгтэй байна гэж хэлмээр байна тийм ээ. Одоо юу гэдэг юм? Сэтгүүлч хүн болохоор арай хурц ирж байна. Хурцсан магадгүй жоохон хэтрүүлэгтэй ирсэн байх. Би зүгээр үнэхээр гадаадад олон жил болсон хүн одоо ингээд юу гэдэг юм? Тэр гадаадад өөрөө гадны хүн, цагаач хүн, хонцсон хүн байна гэдгээ дандаа мэдэрч амьдарч өөрийн орон гэргүй юм шиг явна гэдэг бол хичнээн сайхан байлаа гэд. Үнэхээр одоо эзэн үний амт мэдрэгдэхгүй дэмий юм аа л гэж хэлсэн. Таны яг наад хэлээд байгаа хүмүүс чинь бол Монгол төрөөд өссөн. Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс гадаадад цагаачилж амьдрахаараа шаналдаг. Тэгвэл одоо энэ албан тушаалд ирэх мэдлэлтнүүдийн хүүхдүүд огт Монгол гэсэн сэтгэлгээ байхгүй. Монгол хэлж байхгүй юм чи яах юм? Тийм учраас тэд нар шаналхгүй амьдрах байхгүй юу? Хүн үр хүүхдээ л өнөөдөр энэ Монголд амьдруулж, үр удманд энд амьдрах хүн л Монголын төлөө ажил, Монголын төлөө зүрх сэтгэлээ зориулна гэж би сүүлийн үед бодоод идэг болчиход. За одоо битэрийн маргаан бол одоо гар бүсэл угсаатны гэдэг юм янз бүрийн маргаан бол. Би зүгээр нэг юм хэлээ л да. Тэр юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг уг нь тэр хүүхдээ сайхан амьдруулъя гэж байгаа бол шүү дээ, тэ. Тэр хүүхдээ сайхан амьдруулдаг эрдэнэс баялагч нь бидэнд байж байна. Харин тийм. Тэр 5 толгой молгой ч манай нэг л юм байхгүй юу? Хоёр толгой ч манай нэг л юм байхгүй юу? Үгүй ийм байтугай юм хитээрээ байж байна агуурч нь. Тийм ээ? Үгүй бидэнд би хэлээ л да. Одоо манай би үнэхээр гадны хүн ирээд одоо манай юу гэдэг юм манай махыг амсч үзчихээ тийм ээ? Манай ямиг хэрглэж үзчихээ тийм ээ? Ийм эко бүтээгдэхүүн одоо энийг та нар гаргуул одоо та нар бол шүү дээ тэр уул уурхайн ч хэрэггүй та нарт. Зүгээр бидэнд байгаа малын бодгот л. Малын бодгот. Тэгээ бидний одоо жишээ нэг Австрийн нэг мундаг тийм баян саятантай уулзсан тэр тэгж байгаа байхгүй ингээл би 7 сар болоод дулаарангууд ингээл сэтгэл тогтлол Монгол явмаар санагдал. Яа тийм даа гэсэн чинь би Монголын талаар ингээл мотоциклтай яваад тийм ээ. Би дуртай газар очиод би хөвддөг. Миний өмч миний гэр орон шиг тийм ээ. Ямар ч аюул байхгүй. Би тэгээд тэр одод төгсөн тэнгэрийн хараад тэр сүүн одоо цагаан зам гэл одоо галактик хараад тэр Монголын эзгүүд талд хөвтөж байхдаа би бол эрхчлээ аз жаргалыг бүгдийг мэдэрдэг. Австрийн шүү. Тэгэл би 7 сар болохоор ингээл догдлоод одоо тийм Европод бүр тийм Европод зөндөө болцсон гэсэн. Одоо ерөөсөө энд ирээл тэгэл ерөөсөө тэнгэр хараад дэшээ хөвддөг. Тэгэд тийм гадны хүмүүсийг татж байгаа энэ сайхан оронд амьдарч байгаа байж бид нар ядуу байна. Бидний ихтгэл үнэмшлийг өнөөдөр зүгээр л аваачаад албан тушаалын өмнөөс гарын үсэг зураад хайчихлаа шүү дээ. 2012 онд саналаа өгсөндөө харамсч шүү дээ. Тий. Тэгэхээр зүүн нь бол одоо бид нар ингээд нэг найтай найгаа албан тушаалаа хадгалж бүүж тэрний төлөө явж явах оронд л одоо энэ ядуурлаас гаргаад. Ийм боломж ингээд байгаа байхгүй л да. Ийм боломж бүрэн дүүрэн байгаа байхгүй ийм боломж. Үгүй тэгээд ямар сандаа би хэлдэг байхгүй. Үгүй одоо манад бол гайтай юм шиг одоо албан тушаалаасаа кайф авдаг. Ажлаараа кайф авдаггүй тийм явдлаар одоо хавтгаа боллоо л да. Үгүй хүмүүст ажил гоё хийгээд магтуулах хичнээн сайхан гэж. Ажил гоё нээч тууц ажиллах ямар сайхан гэж чинь. Үгүй хүмүүс өстой ингээл залуу хүн гүйж ирээд одоо надад өстой таал бидэнд итгэл найдварыг очиг өгч шүү бид нар хөгжих юм байна гэдэгтээ итгэж шүү гэж ярих чи ямар гоё гэж. Тэрнээс би тэр мө засаг дарга марга гэдэг мест бол тэрний хажууд юу ч биш юм шүү дээ. Тэр зүгээр хөдөлмөрийн багаж хэрэгсэл юм шүү дээ. За хотын даргатай уулзчаад хотын асуудал огт ярихгүйгээр улс төр яриад дууслаа гэд үзэгчид жоохон бухимдчихж магадгүй. Би тэр төгсгөлийн хэдэн асуултыг тавил л да. За нөгөө алдартай ногоо ут. Алдартай ногоо утын талаар би иргэдийн уралд ирж хэлсэн. Энд нэг юм харин энэ дашимд ирэхэд алтууыг одоо хогноо ут гэд дэми юм гаргаад гэж загнасан намайг. Яг үндэ ийм байхгүй. Хүн төрлөختөнд хотууд хогноос салахтаа олсон нэг арга нь энэ зориултын уутанд иргэдийг хогоо хийдэг рефлекстэй болгоцсон байхгүй.
бүр одоо тэр Японууд ч юм уу ингээд одоо юу гэдгийг Европод ирээд анзаараад байгаараа заа юу. Хог ерөөсөө ил хайж чадахгүй ингээд кармалаад яваад шүү дээ. Хогийн утанд хийдэг. Заавал нөгөө зориултын уут хайгаас л. Зүгээр уут өгөхөд гэсэн зориултын уут байхгүй мө гэдэг. Ийм рефлекс байж ижил хогноосоо салах байх. Тэгсэн чинь хогийн за яг хогийн ууттай болгосон нэг буруудаад байх юм хаалгалт. А хогийн уутанд бариултаа болжээ. Тэгснэ тэрийг ингээд толооноор өгдөг болжээ. Тэр толооныг хевлээд тараах мөнгө. Тэрэнд бариул хийхэд мөнгө гэж ярьж байна. Айгүй их тэр бом төгрөгөл яриад байх юм. Гэтэ би танаас асуумаар байна. Тэр үнэхээр тийм их мөнгө орсон юм. Тэглээ хогны хураамж. За би яг одоо орсон дүн мөнгөний мэдэхгүй шүү. Ер нь бол иргэдийн одоо хотоо хоггүй байлгаач гэгээд хогны хураамж өгдөг байхгүй юу? Тэр хогны хураамж нь 4.8 тэрбум төгрөг өгдөг. 4.8 тэрбум төгрөгөөс одоо би зүгээр нэлээд өмнөх мэдээлэл дээр байгаа шүү дээ. 3.9 нү яг эргээд энэ уут тийм ээ хог зайлуулах тээвэрлэх гэж зардаг байхгүй юу? Хуулиараа угаасаа тэгж зарах хуульт юм. Хогны хураамжийг зөвхөн хог зайлуулах үйл ажиллагаанд зарцуул гэсэн. Одоо энэ уут энэ хог зайлуулахын тодорхой хэрэгслийг хийх төр ийм үйл ажиллагаанд зарах хэрэгтэй байхгүй юу? Өөр юм зарж болдоггүй юм. Ийм юутэй. Хавар болгоно нөгөө нэг наст цэцэг тарих юм аа. Баартай цэцэгнүүд энэ тэнд давижээ тавьчих юм ба. Яах гэж тэгдэм бэ? Ер нь ийм байгаа. Яг бас л одоо хотын соёл бий болгох гэсэн зорилготой. Тэр зүгээр ингээ ургадаг цэцэг тарьчих болдгоо юм уу? Заавал тэр нэг настай уран бол авчир бааранд тийш тавьчих буцаагаад авчих нөгөөдг нь намар болохоор гандаад унч. Яг баарнд ч байна, хөрсөн дээр ч байна. За одоо энийг бол надад мэрэгжлийн улсууд хэлэх үсттэй. Гэхдээ саяхан нэг цэцгэн дээр машин тавьчихваад. За тэгсэн. Нэг тийм фэйсбүүкээр явж байна да. Тэр бол асар их хэгдүүцэл хүргэж байгаа үст тийм ээ. Асар их хэгдүүцэл хүргэж байгаа үст. Зүгээр зүлгэн дээр тавьчихсан бол тэхгүй байсан. Шорон дээр тавьчихсан бол тийм биз тийм ээ. Энэ өөрөө ямар их хүмүүс сэтгэлгээнд нөлөөлж байгаа тийм ээ. Ер нь хот Лондонч тэр айлч хот бол цэцэг аягүй их тарьдаг. Яагаад гэсэн чинь хүмүүс дурам зориг өгдөг юм аа. Гоё л байдаг л да. Гоё болгоод ер нь. Тэгээд хамгийн гол нь бид нар чинь хүмүүсийн одоо ийм ахуйн орчныг таатай болгоход нэг ялангуяа бас юмд нэг жоохон хямгтай намптай хүргэх. Тэгээд хотоо гоё өнгө үзэмжтэй болгоход хинч ороод ирэхэд урам зориг бадрахуз болгоход тэрийг хийдэг. Гэхдээ харин одоо нэг шүүмжил байгаа юм. Би бол бас инх сайхныгаа шүүмжлээд байгаа юм. Юу гэж манай нөгөө нэгтгэлийн дарга байгаа. Үгүй чи тэр ландшафт гэж зураг наривчл юмаа хийгээч те та нар. Одоо зарим газар бол бараг зэрлэг дунд тарай хийцээ тэр байх юм ч те юу гэж байгаа. Үгүй зэрлэгийн та одоо түүлэгчж болдгоо юм санаа зов. Харин тийм ээ. Тэгээд одоо тиймэрхүү юм бол харин бид нар энийг бол янзлна. За тэгэж. За нэг асуулт байна. Нөгөө хотын төвөр зорчхоор татвар авна гэдээсэн тэр болсон биз дээ. Машинтай зорчвол. Үгүй юу нэг сэлгүүцэл явж идэг гэд нэг ярьсан шүү. Ийм байгаа юм. Одоо бид нар юуны өмнө нэг зүйл асууна иргэдээсээ. Одоо нэг билетээр дуртай тээврийн хэрэгслээ сонгож авч явдаг. Энэ одоо нийтийн тээврийн тогтолцоог дэмжиж гин үгүй юу гэдэг. За тэр ч өстө бантан болсон шүү дээ яг үнэ. За үгүй дээ. Хоёлаа тэрэн дээр маргуул зөндөл маргана. Одоо 500 төгрөг үзүүлээл тийм ээ. Тэгэл одоо дуртай автобусанда дуртай тээврийнхээ хэрэгсэл рүү ордог. Ийм зүйлийг одоо ийм систем рүү шилжиж ер нь дэлхийн нийтийн тээвэр ийм л юм. Гэхдээ тэр сарын билет, 6 сарын билет, жилийн билет гэдэг ингээд өгчдөг тийм ээ. Тэгэл чөлөөтэй одоо. Хуучин социализм үед тийм биш 5 билет 45 билет. Сая жишээ нь бол нэг охин над хэлжинлээ одоо нэг охин чихвдээ бүсгүй тийм ээ. Тэр юу гэж яах вэ зэрэг би 500 төгрөгийн билетээр би өдөртөө явдаг болоод би 4500 төгрөг өдөртөө юмдаг болсон гэж. Тэгэхээр 4500 төгрөгийн өдөртөө юмна гэдэг чинь сартаа бол одоо 120 мянган төгрөг тийм ээ 30-аад гаруй мянган төгрөг хэмжээ шүү дээ. Үндэ энэ асар их төвчрлээс болж байгаа зарж байгаа бензин энэ зарж байгаа мөнгө чинь манай айл өрхийг эдийн засгийн одоо дарамтанд оруулаад байгаа байхгүй юу? Ер нь ядуурл дарамт хоёроо ялгаж ярмаар байна. Яг гоо тэгээд ярихаар популистууд ойлгодгүй юм л та. Тэгээ ямар жишээ нь бол одоо телевизээр намайг нэг юм одоо авгаа хараад байна л та одоо нэлээ одоо шүүмжилж байна л та. Одоо тэгээ яах ядуу хотын төв рүү орж болдоггүй мөгэд хажууд нь буруу гар талтай өрүүлтэй жип байж штэ. Жипнийхээ
үүдээр тэгээ загинж байгаа байхгүй юу. Одооны ядуучууд гэдэг бол машинтай ядуучууд байна шүү дээ. Социализм үед бол москвичдын хамгийн баян байсан. Одоо бол ядуу гэхэд бол буруу гарталтай өрүүлтэл машинтай байх гэдэг байна да тэр үнийхээр болвол. Тийм байна. Тэгвэл тэр машинаа унах гэж явахдаа өдөр бүхэн халааснаас хичнээн төгрөг алдчихж байгаа тоолдог байхгүй. Тэр мэдрэгдэхгүй хэмжээний л байхгүй. Би сая Лондонд одоо очиод Лондон хотын мэр Борис Джонсонтой уулзсан. Борис Джонсон надад их бахархалтайгаар хэлжлээ. Манай Лондон хотын хүн амын 92% нь нийтийн тээврээр явдаг. 92. Тэр чинь бол нийтийн тээврийн хөгжсөн газар л да. Манайх гэхдээ таны одоо тэр Одоо харин бид нар нийтийн тээврээ одоо яг жуулчны автобус шиг болох гэдэг шүү дээ. Яг тийм үйлчлэг. ер нь нийтийн тээврийг дэмжихгүйгээр бид нар энэ тийм Лондонгоос дутахгүйгээр үйлчлэгээ болдог болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хар аянда хүн ерөөсөө тэр машин аваад тийм ээ энэ тэн төвөгтэй тэгээд 50 байрн тийм ээ. Уу ерөөсөө гэрийнх нь үүднээс л одоо би жоохон одоо хэтрүүлэгтэй ярьж шүү тийм ээ. Зүгээр нөгөө одоо дүрсэлж ойлгуулах гэх тийм ээ. Жишээ нь гэрийнх нь үүднээс сайхан жуулчны автобус шиг автобусан суугаал тийм ээ. Хүссэн дэлгүүр, хүссэн эмнэлэг, хүссэн ажил, хүссэн газар нь хүргэж өгдөг нийтийн тээвэртэй л болгочих гэж байгаа байхгүй та. Ийм юмруу л явах гэдэг. за яг үе үеийн хотын дарга нарыг бодвол та бол бас ажил хийж байгаа. Тэрэн шүүмжил их дагуулж байгаа. Тэр бол тодорхой. За тэгэхээр хоёлаа ярилцлага дуусахгүй цаг хэтрээд явчлаа. Тэгээ ярилцлагын төгсгөлд би түрүү буруу дуулаагүй бол та алтан хуйгийг огцруулъя гэсэн үү? Харин алтайгийг бол би хариуцлага таацсан гэсэн тэрийгэ жоохон тодруулаад одоо нэрэл үнэхээр би бол их хурлын гишүүдтэй нэг ялангуяа арчсан намын гишүүдтэй намаа бодож байгаа юм бол алтайгийг ерөнхий сайдаас нь огцруулаа л гэж хэлмээр. Мөн намын даргаас нь. Намын дараас нь ч ялгаа байхгүй. Энэ үзэл бодол дээрээ та бат зогсно болохгүй бол тэмцэн гэсэн үү? Тэгвэл би ерөөсөө юм ярьж байгаагүй шүү дээ тийм ээ. Өнөөдөр хүртэл тийм биз дээ тийм ээ. Ярьж байгаа. Ярьсан бол тэгээд буцахгүй л гэдгийг мэдээд ярьж байгаа хэрэг шүү дээ. За. Таны ажил тэмцэлд одоо амжилт хүсгэн ч хаашаа энэ тэгэхээр хүний муу дуртай болчихно. Гэхдээ зарчим дээрээ ямагт үнж байгаа. Одоо ерөөсөө зөвхөн алтайгийн асуудал биш л дээ. Ерөөсөө нэг эрх мэдэл өөрийн хувийн өчөөхөн одоо юу гэдэг юм шунал хүслийн төлөө юу ч золиослж мэдэх гэж байгаа энэ улс төрчдөөсөө салцгаа илгэж байгаа ерөөсөө. Ийм л юм л гэдэг. За, ерөөлөөр болог та бүдэрийн ярилцлага өгөр өндөрлөлөө. Танд баярлалаа. За баярлалаа. За, үзэгчдээ баярлалаа. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагта эрг уулзцгаая. Баяртай.